Цагаас болохоор нэг сүүлийн хурлаанаар одоо хөрөнгөний зах зээлд томоохон өөрчлөлт оруулсан байхад тэр үн цаасны одоо зээлдүүлэх одоо үйл ажиллагааны журмыг бол баталсан байгаа шүү. Тэгэхээр үүнийг нэвтрүүлсэн болсон үндсэн зорилго болон одоо цаашлын ач холбогдол нь юу гэж харагдаж байгаа? За үнэхээр үн цаас зээлдүүлэх энэ харилцаа бол олон улсад бол одоо 1970-80-аад оноос хойш бол одоо дэлгэрээд явж байгаа. За мэдээж өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол 70-80-аад оноос эхэлсэн болоод бас харьцангуй Азийн бас бусад захууд бас 2000 он гаргаж бас эргэлжүүлж ирсэн. За манай улсын хувьд бол анх удаа энэ зээлдүүлэх үйл ажиллагааг одоо эрх зүйн орчныг зохицуулж бүрдүүлж өгч байгаа. За энэ маань бол өнгөрсөн оны одоо 2024 онд улсын хурлаас батлагдсан үн цасны зах зээлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэлээдгүй олон томоохон өөрчлөлтүүд оруулсан. За үүний нэг нь бол энэ үн цас зээлдүүлэх харилцаа байсан. За яагаад хууль тогтоомж оруулаад өнөөдөр бас хийж байна гэхээр нэгдүгээр мэдээ зах зээлийн хөгжил бол нэмт тэргуунд хамааралтай байдаг. За үнэхээр зах зээл дээр бас арилжаалагт боломжтой үн цасууд байна уу? За ялангуяа одоо бусад томоохон одоо санхүүгийн байгууллагын хувьд бас энэ чинь нөгөө компанийнхаа ассет буюу одоо хөрөнгийг бас одоо сайн одоо үн цасаар одоо ассета бүрдүүлдэг юм олон улсын туршлага байдаг. Тэгэхээр тэрэнд нийцэлтэй бүтээгдэхүүнүүд бас байна уугүй юу гэдэг те. Тэгэхээр эдгээр асуудлуудаас гадна за хуулинд нөгөө бид нар чинь санхүүгийн зохицуулахаараа болон манай энэ зах зээлийн үйл ажиллагаа маань өөрөө зохицуулалттай үйл ажиллагаа учраас хуулинд бас тодорхой зарим харилцааг журамлах эрх авааг бол бид нар бас хэрэгжүүлж болдоггүй. Тэгээ бид нар 2024 оны энэ хуулийг батлагдтал ер нь бол хүлээсэн. За тэгээ гарсны дараа мэдээ зах зээл дээр бол бид нар нэлээдгүй олон бүтээгдэхүүнчлэгээ бас нэвтрүүлсэн байсантай холбогдуулаад за мөн зах зээлийн оролцогчтой бас тодорхой хэмжээс бэлдэх шаардлагатай байсан. За ялангуяа дэд үтсийн байгууллагууд болон брокеринг компаниудад бас мэдээллийг өгөх за хамтран яг энэ эрх зүйн зохицуулалтын орчинд бас одоо хамтарч одоо ажил санал авах байдлаар буюу одоо бид нар захиргааны ерөнхий хуулийн дагуу бол бүх оролцогч талуудыг бас хамруулсан юм томоохон юм өргөн хэмжээний хилцүүлгүүдийг бол жил гарангийн хугацаанд бол хийсэн. За хамгийн сүүлд одоо сая 2 сарын өмнө баг тэгээ сүүлийн одоо бүх юм базаад бүх оролцогч мэргэжлийн байгууллагуудаа ураад ярилцаад ингээ гаргаад тэгээ сая энэ удаагийн санхүүгийн зохицуулалтын хурлаар бол хилцүүл батллаа. Тэгэхээр энэхүү шинэ зохицуулалтын хүрээнд бол мэдээж одоо зах зээлийн идэвхийг дэмжинэ гэсэн бас нэг тал гарч ирж байгаа шүү. Тэгэхээр үүний хажуугаар зэрэгцээд ханшийн савлгаа мэдээж Монголын хөрөнгөний зах зээл нэлээдгүй байдаг. Тэгэхээр энийг нь одоо даймжруулахгүйгээр ер нь бол энийг нь одоо сэргийлэх ямар нэгэн механизмыг энэ журамд нь тусгаж өгсөн байна. За ер нь бол захвал бол хоёр тишээ явж байгаа. Хоёр тишээ явдаг те өсдөг буурдаг. За энэ аль аль талд нь бас ашиг орлого олох зорилгоор мэдээж одоо long short гэж хоёр одоо арилжаанууд хийгдэж яваа. За үүнтэй нь холбогдуулаад бас энэ чинь хөрөнгө одоо ялангуяа хөрөнгөний зах зээл дээрх нэг тишээ илүү чиглэсэн одоо энэ арилжаануудыг зогсоох. Өөрөөр хэлбэл одоо зах зээлийг уруулан ашиглах те манипуляц хийх юм уу? За дотоод мэдээлэл арилжаанд оролцох юм уу? За мэдээж энэ одоо ялангуяа шорт буюу одоо энэ одоо үн унахад дээр бас нэг арилжаанд оролцох, үн цас зээлж одоо арилжаанд оролцох боломжтой болсноор мэдээж тодорхой одоо эрсдлүүд бол дагаж бий болж байгаа. Эрсдлийн хувьд бол. За энэ бол мэдээж одоо зохиомлоороос үнийг унгаах. Энэ бол зөвхөн одоо дэлхийн нийт угаасаа байдаг хэвийн асуудал баг. Гэхдээ энийг бид нар хянаж идэг. За мэдээж хууль дүрм журмын дагуу үн ханшид зохиомлоор нөлөөлөх нь бол өөрөө захиргааны одоо зөрчлийн хуулиас гадна хамгийн чухал нь эрүүгийн хуулийн заалттай байдаг. Тэгэхээр энэ үн ханшийг зохиомлоор унгааснаар өөрөө одоо энэ үйл ажиллагаанд оролцсон этгээдүүд маань өөрсдөө бүр эрүүгийн гэмт хэрэгтэн болох маш том эрсдлийг агуулж идэг. Тэгэхээр энэ агуулгаараач тэр бас олон нийтэд бас сайн одоо ойлгуулах ийм асуудлууд байгаа. За нөгөө талдаа энэ журмаар бас тодорхой оролцогчдын хувьд бол бас хязгаарлалт тавьж өгсөн байна. Өөрөөр хэлбэл жирийн иргэд маань те зах зээлийн талаар сайн мэдээлэл хомс байгаа иргэд маань бол ороход бол туйлын хүндрэлтэй маш эрсдэлтэй. Сая таны ярьсан зохиомлын арилжаанд оролцоод хөрөнгө мөнгө алдах юм эрсдэл байдаг. Тийм учраас илүү мэргэжлийн хөрөнгө оруулагч нарын одоо оролцуулахаар одоо журам бол зохицуулагдсан байна. За нөгөө талдаа мэдээж өндөр орлоготой иргэдүүдийн оролцуулах буюу одоо та бүхэн сайн мэдэх бах биржийн бус зах зээлийн оролцдог оролцогч нарыг бол чөлөөтэй оруулахаар ингэж одоохондоо бол журмаар зохицуулж байгаа. Тэгэхээр энэ харах юм бол одоогийн байдлаар нэг жоохон тест журмаар одоо мэргэжлийн хөрөнгө оруулагчдад ийм эрхтэй болоод ер нь цаашдаа ер нь хувь хүмүүсд хөрөнгө оруулалтыг ер нь бирж арилжаанд оролцохдоо энэ шорт арилжаанд ер нь оролцох боломж нь нэгдэж өгөх бол ер нь юу гэж харагдаж байна? Тий. Ер нь бол олон улсаач тэр ер нь бол брокеринг компаниуд өөрсдөө маш өндөр хязгаарладаг. Харилцагч нарыгаа ямар харилцагч ийшээ орж болох вэ гэдэг бол маш одоо хянамгаа үзэж одоо оруулдаг. Яагаад гэвэл өөрсдийнх нэр хүндэд бас дараа нь маш том одоо эрсдлийг дагуулдаг учраас. За нөгөө талаасаа нөгөө одоо өндөр хөгжилтэй орнууд бол мэдээж оролцогч нараа өөрсдийнхөө эрсдлийг ухамсарлаж орж байгаа. Тэгэхээр манай хувьд бол мэдээж
иргэд маань бол ирээдүйд бол орж болох байх. Гэхдээ мэдээ зохицуулалтын хүрээнд хийгдэж байгаа учраас тодорхой мэдээлэлтэй болоод ямар асуудал үүсвэхийг эрсдлийг ойлгосон үндсээр орж ирж байгаа. Гэхдээ бас нэг юмыг тодруулаад хэлэхэд бол мэдээж иргэдийн хувьд бол нөгөө энэ short selling-ийн арилжаа гэдэг бол яг энэ бас нэг жоо мэрэгжлийн талдаа одоо яг энэ үгээр бас хөрөнгө олох гэсэн зорилготой хүмүүсийн бас хийдэг үйл ажиллагаа байгаа. За ялангуяа одоо мэрэгжлийн томоохон институтуудын ерөнхийдөө дийлэнхтэй оролцдог юм үйл ажиллагаа учраас бол бас төдийл нэг одоо энэ одоо арилжаанаас бас хөрөнгө олох зорилгоор бол жирийн иргэд маань ороход бас эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тийм учраас бид нар бол одоохондоо бол энэ удаагийн журмаар бол төр хязгаарлалт бол хийцэн байна. Цаашдаа бол мэдээж нэг асуудал бол энэ дүрм журм бол олон улсын чиг хандлагаас хамаарат өөрчлөгдөх бүрэн боломжтой. Тэгэхээр мэдээж тэнийс ялцчилсан одоо брокер дэвдрэл болон дэд бүтцийн компаниудын хувьд журмын талаар хэлэлцэж ярилцж байсан. Гэхдээ тийм болохоор одоогийн мэдлэр нь бол энэ арилжааг ер нь шууд эхлүүлэхэд ер нь бол бэлэн байгаа гэж хэлж болох байна. За тий. Одоо компаниуд маань мэдээж энэ ийм очиртой байгаа. Дэд бүтцийн байгууллагуудын дүрм журмууд зайлшгүй шаардлагатай. Ялангуяа үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв, за брокерийн компаниуд энэ нь зээлдүүлэх үйл ажиллагаа. Зөвхөн шортын тухай бол бид нар бол яриаг байгаа. Энэ бол том зургаараа бороо зээлдүүлэх юм харилцааг зохицуулсан журм. Тийм учраас үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв, за брокерийн компаниуд маань зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой дүрм журмуудаа боловсруулах дуусгах хэрэгтэй. Хорооноос зөвшөөрөл авах хэрэгтэй. Батламжлуулах хэрэгтэй. За хөрөнгийн биржүүдийн буюу арилжаа эрхлэх байгууллагуудын хувьд бол мэдээж шорттой холбоотойгоор одоо ямар бүтээгдэхүүнийг гаргах уу? За ямар бүтээгдэхүүн дээр одоо ямар одоо хувьцаа үнцаасан дээр шортыг зөвшөөрөх үү? За тэгээ энэ дээр ямар рүүлсүүд ажиллах уу? Буюу дүрмүүдэд тогтоож өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дүрмүүд нь бол тодорхой болгон гарах хэрэгтэй. За эхнээсээ мэдээж арилжаа эрхлэх байгууллагууд маань мэдээж манад бас дүрм журмоос урьдчилан хянуулаад бас явж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хуу дүрмийн хувьд бол бид нар энэ 4 сарын 1-ээс эхэлж одоо мөрдүүлэхээр буюу одоо дэд үтсийн байгууллагуудыг 4 сарын 1-ний дотор бүх дүрм журмуудаа боловсруулж авчраа гэдэг ийм үүрэг даалгавар бол өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр шорт арилжаа харж үзэх юм бол ер нь бол хугацааны зах зээл дээр ер нь шорт арилжаа явуулж байгаа. Гэхдээ нийт журмын хувьд бол ер нь бол хугацаанаас гадна одоо бондууд, компани бонд болон сангийн нийт өрхөд болох зөвшөөрөгдсөн байгаа. Тэгэхээр ер нь зүгээр санаад асуухад ер нь бондыг ер нь зээлдүүлэхэд ер нь бол ямар учир шалтгаан байдаг вэ? Бонд уу? Тулан талах дээрс ер нь бол зээлдүүлэх хугацааг арилжаалахтай гэдэг шорт арилжааг ашиг гэж бодсон. Бондыг харин зээлдүүлэх гэж ер нь. За яг мэдээж нийтлэг бол хувьцаан дээр бол явагдана. Хувьцаа бол өөрөө яг одоо яг үндсэн одоо зээлдэх үйл ажиллагааны хэрэгсэл. За бонд болон бусад одоо хэрэгслүүдийн хувьд болохоор би түрүүн хэлсэн зээлдэх ажиллагаа маань бол зөвхөн шортын тухай яригдаг. Энэ бол урт хугацааны одоо хөрөнгө оруулагчдын хувьд бас нэмэлт орлого олох юм боломж нэгдэг. Өөрөөр хэлбэл урт хугацаанд хоолд хийцэн байгаа харилцагч тодорхой богино хугацаанд тодорхой хугацаанд үнэцээс бусдад зээлдүүлэх замаар бас нэмж ашиг хүртэх бас юм боломжтой богино хугацаанд тийм. Нөгөө талдаа болохоор энэ маркет мейкерүүд тий одоо зах зээл үүсгэгчийн хувьд шаардлагатай байгаа үн цаасуудыг бас зах зээлээс зээлж авах шаардлагатай буюу одоо нөгөө зах зээлийн үн цаасны бэлэн байдлыг хангахад энэ харилцаа маш чухал байдаг. За мэдээж шорт бол өөрөө бас нэг том төрөл нь. Зах зээл бас уналттай үед бас давхараа бас арилжаа хийж мөнгө олох гэсэн бүрэн боломжийг үүсгэж байгаа. За нөгөө талдаа бол энэ зохистой харьцааны үзүүлэлтүүдэд хангадаг бас санхүүгийн байгууллагууд бол бусад байгууллагуудын сайн чанартай аст буюу энэ үн цаас хөрөнгүүдээр баланстай авах ийм арилжаанд бол төр хугацаанд зээлэх юм асуудлууд гардаг. Тэгэхээр ийм өргөн хүрээнд уг ашиглагддаг ийм одоо зохицуултын журм юм байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бонд бол яг адилхан. Зарим байгууллагууд бол энэ сайн чанартай үн цаасыг тий AAA rated одоо үн цаасыг төрөв авах. За магадгүй мэдээж одоо яг одоохондоо бол манай бондын зах зээлээр үн ханшийн савлага бол төдийлөн ажиглагддаг ч гэсэн олон улсад бол энэ үн ханш ийдийг бол бүгд харж явж байдаг. Тэгэхээр энэтэй хамруулаад бас тодорхой хугацаанд зээлэх юм арилжаанууд хийгдэх бас боломжтой. Зөвхөн юм шортыг бол бид нар зөвхөн ярихгүй гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэглээ нь өөрөө өшөө илүү том зургаараа байдаг. Тэгэхээр журмын тухайд ч гэсэн та бүхэн харах юм бол яг ийм үнцаас зээлдүүлэхтэй холбоотой томоохон одоо дүнтэй одоо зах зээл үүсгэгч нар болоод одоо томоохон мэргэжлийн байгууллагуудын хооронд хийгдэх энэ үйл ажиллагааг бол ерөнхийдөө үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төвүүд идэх хвчлэн хийх. Иргэд болон бусад одоо компаниуд одоо шорт ялангуяа шортын арилжаанд оролцох юм уу? Энэ тохиолдолд заавал брокероор дамждаг. Тэгэхээр брокер өөрөө тэнд одоо оролцоод за ингэсэнтэй зээлэх үйл ажиллагаа явж байгаа гэдэг агуулгаар бас кастодиум банкуд энэ үйл ажиллагаанд брокер талтай хамтарч одоо хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалалтаас орчиж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ зөвхөн одоо шорт буюу тэ хувьцааны үн ханш унахад ашиг болдог юм хэрэгсэл биш. Өөрөө энэ манай хөрөнгөний зах зээл дээрх
энэ одоо үйл ажиллагаа бүр маш томоор тэлэх боломжтой шин зохицуултууд байгаа гэсэн. Тэр мэдээж харахад ер нь бол дэлгүүр өргөн хүрээний зохицуулт хийсэн байх шүү дээ. Тэгэхээр энэ энийг хэрэгжүүлэхийн тулд ер нь бол олон улсын байгууллага зам төлөвлөлт хөгжиж буй орнуудын одоо өөр туршлагаас харж үзэхэд ер нь бол юу хамгийн хэрэгтэй бас гэж харж байгаа. Мэдээж бид нар ерөөсөө 20 оноос хойш бид нар дүрм журм бүгдийг шинжилээд одоо маш тодорхой орчнуудыг бий болгож явж байгаагийн хамгийн суурь нь бол бид нар олон улсын одоо энэ туршлагуудыг нэвтрүүлэх, олон улсын зарчим нийцүүлэх, олон улсын дүрм журмуудыг одоо стандартуудад нийцүүлж дүрм журм боловсруулах зайлшгүй шаардлагатай. Мэдээж энэ манай зах зээл дээр бол зөвхөн бид нар болсоос гадны хөрөнгө оруулагч нар, гадны тоглогч нар орж ирэх цаг нь ирсэн явж байгаа. Тэгэхээр энд бол бид нар мэдээж дүрм журм маань өөрөө олон улсын стандарт нийцсэн байна. Тэгэхээр яг энэ агуулгаараа ISLA гэдэг олон улсын одоо яг securities lending-ийн одоо энэ association гэдэг маш дэлхийн олон орнууд оролцсон 200 гаруй мембертэй ийм одоо томоохон одоо бирж, томоохон институтууд нэгдсэн ийм том холбоо байгууллага байдаг. Тэгэхээр эднээс гаргадаг одоо энэ бид нар рулсүүдийг, принциплсүүдийг одоо яг энэ дүрм журмд тусгаад хэрэгжүүлээд явж байгаа. За мэдээж хөрөнгөний бирж болоод одоо бусад арилжаа эрхлэх байгууллага, одоо үндэс засгийн төвлөрсөн салбарын төв, за брокерууд маань одоо дүрм журм боловсруулаад гэх юм бол яг энэ стандартыг бид нар хангуулах. Тэрийг хангаж иж бид нар одоо батламжлах, зөвшөөрөл олгох ийм харилцаа хүлээгдэж байгаа гэсэн. Ингэснээр бол мэдээж таны хэлдэгчлэн бид нар олон улсад яг энийг ижил хилтэй дүрм журмтай болж байгаа гэсэн.